Амрын гэрээ үзэгчтэй батлан хамгаалах бодлого зориулалт зэвсэгчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн эхэнд салбарт өрнөсөн мэдээллийг хүлээн авна. Монгол улсын зэвсэгччин энхийг номхон далайдах Америкийн нэгдсэн улсын зэвсэгччинтэй хамтарсан хааны эрэлт 2024 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ. 20 дахь удаага зохион байгуулагдаж байгаа тус сургууль нь батлан хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, зэвсэг түвшний энхийг дэмжих ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх, нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд шаардлагадаг чадварыг дээшлүүлэх, олон үндэстний хамтын ажиллагааг сайжруулах зэрэг аж холбогдолтой юм аа. 2003 оноос хойш 20 дахь удаага зохион байгуулагдаж байна. Ковидын үед тасарсан, бусад үед нь тасраагүй Америкийн нэгдсэн улсын зэвсэгччин, Монгол улсын зэвсэгччин хамтраад 20 дахь удаага зохион байгуулж анх одоо 2 улсын зэвсэгч оролцдог байсан бол өнөөдөр 23 улсын одоо цэргийн албаагч нар оролцсон ийм одоо өргөн хэмжээний олон улсын одоо ийм цэргийн хээрийн сургууль болж байгаа онцлогтой байгаа. Сургууль маань 3 үндсэн одоо арга хэмжээнээс бүрдэж байгаа. Команд штабын сургууль буюу штабын болон удирдах бүрэлдэхүүнд зохион байгуулах одоо ажиллагааг төлөвлөх, ажиллагааг удирдах энэ арга ажиллагаанд сургаж байгаа команд штабын сургууль явагдаж байна. Мөн одоо тактикийн хээрийн сургуулиуд мотуудлагын одоо 10 орны 11 мотуудлагын салаатай нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед одоо ашигладаг нэгдсэн үндэсний байгууллагын арга ажиллагааны тактикт одоо оролцогч бие бүрэлдэхүүнийг суралцуулж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн ажиллагаануудын чадварыг нэмэгдүүлэх энэ сургалт явагдаж байна. Энэ сургалт нь одоо 6 төрлийн сургалт явагдаж байгаа. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, мөн одоо эмнэлгийн татан гаргалт өвчтөн шатны анхны тусламж үзүүлээд татан гаргах энэ ажиллагаанд сургасан юм 2 хичээлийн цэгүүд байна. Мөн одоо нисгчүүн нисэх хэрэгслийг одоо ашиглах энэ сургалтанд бас олон орны албаагчид маань оролцож байна. Энэ удаагийн сургуульд 7 орноос сурагч багш нарын бүлэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн 5 улс ажиглагчийн байр сууриас нийтдээ 20 улсын 460 гаруй оролцогч хамрагдж байна. Хааны эрэлт 2024 сургуулийн нээлтийн ёслолд Монгол улсын ерөнхийлөгчийн хамгааллын газар, батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, төрлийн цэргийн хамгаалагч нар, гадаадын орнуудаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдууд, цэргийн ачаа нар, хааны эрэлт энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо. Батлан хамгаалахын сайд Бэмб цогт бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Шэн Минжуяаныг хүлээн авч уулзаж хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Батлан хамгаалахын сайд үүрэгт ажилдаа орсноос хойш гадаадын төлөөлөгчтэй хийж буй анхны уулзалт юм. Уулзалтын эхэнд батлан хамгаалахын сайд Бэмб цогт хэлэхдээ Монгол Хятад хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг онцлоод сүүлийн жилүүдэд хоёр талын батлан хамгаалахын харилцаа хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж цэргийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч байгааг онцлон тэмдэглэлээ. Элчин сайд Шэн Минжуяан батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллагаа илэрхийллээ. Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, батлан хамгаалахын сайд Бэмб цогт холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа элчин сайд Хельмут Клүцийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны цэргийн хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг болсон хоёр талын хамтарсан уулын явган цэргийн сургуулийг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Мөн холбооны бүгд найрамдах Герман улсад стратегийн түвшинд цэргийн дээд мэргэжилтэн бэлтгэх, Монгол улсын зэвсэг түвшний хэрэгцээнд туулах чадвар сайтай авто техникүүдийн дэмжлэг авах, Монгол улсын уулын цэргийн ангиудыг тус улсын уулын зориулалт бүхий иж бүрэн зэвсэг техник, тусгай тоноглолоор хангаж дэлхийн жишг уулын батальон болгох сонирхолтой байгааг сайд Бэмб цогт уулзалтын үеэр илэрхийллээ. Зэв залуусын холбоо цэргийн найралдууны академи хамтран эх орны хүү шилдэг дуучин шалгаруулах уралдаан зохион байгуулж шилдэгүүдэд тодрууллаа. Уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 90 гаруй алба хаагчид өрсөлдөжээ.
3 үе шаттай өрнөсөн энэхүү дууны уралдааны 1-р шат 5 дугаар сарын 1-ээс 22-ны өдрүүдэд, 2 дугаар шат 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм а. 3 дугаар шатанд шалгарсан шилдэг 15 оролцогчдын гала тоглолтыг үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн хээрийн сургалтын төвд оюутан цэрэг сургалтад хамрагдаж байгаа залуус болон шүүгчдийн бүрэлдэхүүний дор зохион байгуулсан нь онцлог байлаа. Уралдаа маань нэлээд ач холбогдлоо өгсөн гэж итгэж байна. Тэгээд дууны урлагаар дамжуулаад эх орноо бахархах, цэргийн албаа сурталчлах, өөрийнхөө ажил мэргэжлийг олонд таниулах ийм сайн ач холбогдолтой уралдаа болсон гэж итгэж байна. Тэгээд дуучид маань үнэхээр мэргэжлийн дуучдаас ялгаагүй тийм үнэхээр сайн мундаг дуучид оролцсон. Тэгээд энд тэр сэтгэл хангалуун байна. За шагналын тухайд гэвэл нэлээд олон аяллаа компаниуд манай энэ ивент гэсэн. Тэгээд манжуурын аялалд хосоор аялах хэрэгтэй. Хүүх хот жинэний аяллууд манай 2-3 тусгай барин. Тэгээд мөн амралтанд амрах, гэр бүлээрээ амрах тиймэрхүү бичгээр шагнагдаж байна. Гэх мэтчлийн юм сайхан шагналууд болгогдсон. Тэмцээний ач холбогдол бол одоо ингээд юу гэдэг төрийн цэргийн байгууллагатай байдаг. Одоо эдгээр чинь ингээд нийгэмд ингээд тийм яг өөрийн хүслээрээ ингээд нэг юм танигдаад байдаггүй. Гэхдээ яг нэг ийм зохион байгуулалттай ажиллаар бид нар ингээд таниулъя гэдэг нэг ийм зорилгоор энэ ажлыг манай төрийн бас байгууллага бас гардаж хийж эхлүүлж байгаа. Тэгээс хамгийн ихний ажлын бас маш сайхан боллоо. Бас тухайн хариуцсан байгууллагууд маань айгүй их дэмжиж өглөө. Хэл хамгаалах ерхий газар зөвшөөрчний жанжин штабын бас удирдлагуудаа бас энэ завшааныг ашигтаад баярлалаа гэж хэлмээр байна. Уралдааны тэргүүн байранд зэвсэг түвшний 327 дугаар ангийн байлдагч Барсфолд шалгарсан бол удаах байранд Хилийн цэргийн тэг 275 дугаар ангийн мэдээлэл сурталчилгааны ахлах офицер, ахлах дэслэгч Бат Орших, зэвсэг түвшний тэг 32 дугаар ангийн хөгжимчин, сургагч ахлагч Дашцэв нар шалгарсан юм а. За цэргийн алба хааж байх хугацаанд Зөв залуусын холбооноос зохион байгуулсан эх орны хүү дууны уралдаанд оролцож байна. 3 шат дэмжиж өнөөдөр тэргүүн байрын шагналыг хүртээд байна. Хүний амьдралын хувьд, эр хүний хувьд 1 жилийн хугацаа цэргийн алба гэдэг маш дурсамж, дуртатгал дүүрэн тийм хугацаа он жилүүд болж өнгөрдөг юм байна гэдгийг өөрөө биеэрээ мэдэрч байгаа болохоор залуусыгаа цэрэгт яваарэ гэж их уриалж байна. Өрсөлдөгч нар маш чанга байна. Ер нь мэргэжлийн дуучдаас дутгааргүй сайхан дуулдаг. Маш олон сайхан залууч ирсэн байна. Би ч бас өөр айж л байлаа шин. Тайз нар mis сандарж үзээгүй чинь сая энэ тайз нар сандраад шин. Залуучуудаа эх оронч мэргэжлийг төлөвшүүлэх тий. Бие биендээ эвсэг найрсаг хамт олон болох ийм төлөвшүүлэх ажлаар ингэж Зөв залуус холбоо маш том ажлыг зохион байгуулсан. Энд оролцсонд маш баяртай. Залуус маань цэргийн албаа хаагаарай. Орныгоо төлөө зүтгээрэй. Эх оронч байгаарай л гэж бас уриалъя. Эх орны хүү уралдаанаар дамжуулан тусгаар тогтнолын үн цэнийг дууны урлагаар дамжуулан залуухаач үедээ цэрэг эх оронч үндэсний бахархалд үзлийг төлөвшүүлэх, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой юм а. Үнд эх орноос хайртай эрдэнэ нэг ч үгүй. Зэндийн дамжин сүрэн. Анхны нислэгүүдийн нисэх багт онгоцны даргаар даравгаар. Чи юу хийж байгаа? Энийг уншиж байна. Гөөх тийм үү. Чиний нэр хин гэдэг вэ? Нааг баясаа гэдэг. Намаагсан баясаа гэдэг шин. Өөх тийм үү. Тийм. Чи том болоод ямар хүчтэй мөрөлдөө болох гэсэн вэ? Би том болоод энэ онгоцыг жолоод. Өө тийм үү. Би ч гэсэн онгоцны нисгэж болох хүсдэг. Хоёулаа гэх юм бол адилхан нисгэж болохыг хүсдэг юм чинь. Энэ онгоцны хаалга төрүүлж үснэ хамгийн түрүүлж нисгэж болно шүү заяа. 3 2 1 тэг. Гинэн цагаахан хүслээрээ жигүүрлсэн балчирж аалуудын мөрөөдлөөс тэдний нөхөрлөл эхэлсэн юм. Би том болоод байлдааны онгоцны нисгэж ялна. Чи том болоод ямар онгоцны нисгэж болох вэ? Тийм үү. Би ч гэсэн байлдааны онгоцны нисгэж болно. Хоёулаа гэх юм бол энэ үеэс найзууд чи заяа. Найзууд.
Хоёулаа одоо тоглох уу? Хэвлүүхэн хэрнээ адтай сэргэлэн дэрсхэн магчууд хамт өсөж, хамт тоглож, хамтдаа хөдөлмөрлөж тэртех 1977 оноос хойш өдгөө 44 жил Андын Батбих холбоог үүсгэн нөхөрлөж байгаа юм. Нэвтрүүлгийн оролцогчдыг Насангийн Баясгалан, Лувсангийн Баясгалан гэдэг. Их сони шүү. Өнөөдөр ингээд цэргийн ангид захирагч, штабын дарга, бусад орлогч гээд маш олон хүмүүс байдаг. Нисхийн анги хоёрхан байдаг учраас тэр мөн захирагчийн нислэг эрхэлсэн орлогчид хоёр л ангид нэг л оронтой байдаг. Амьдаа маань болохоор зөв түвшний 303 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн орлогч. Би болохоор 330 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч гэсэн. Хоёулаа адилхан албан тушаал дээр ингээд явж идэг. Тэр хоёулаа олон хүүхдтэй айлын хүүхдүүд зунагийн амралтаар хоёулаа бас л аав ээжтэй тусуулъя гэсэн бодлолтойгоор хоёулаа сургуулийнхаа бас нэг тодорхой хэмжээнд нэг дэвтэр номоо бэлтжээгээд хоёулаа модон завууд хоёр нэ танихгүй орсон. Тэгээд хоёулаа анх танилцж байгаад намайг Баясгалан гэдэг, надыг бас Баясгалан гэдэг хоёулаа битээр ч адилхан нэртэй юм байна шүү. Тэгээд хоёулаа анх танилцаад тэгээд тэр цагаас ахуулаад битээр хоорондоо холбоотой бас нэг хаяа нэг ярьдаг, хөөрдөг, уулздаг, учирдаг тийм байсан. Тэгээд 1980 онд цэргийн албанд хоёулаа зэрэг татагдаж өөр анги цэргийн алба хаасан. Би 1981 онд Фрүн цотын нисхийн сургуульд явчаад Баясаага би хойноос нэг надаахан 37-д хоёулаа цэрэг би яг сургуульд явахгаа цэрэгт очсон. Би Баясаага тэнд тэр ангид байгаа гэж сонсч байсан бол тэр уулзалтна гэж бодоагүй. Тэгээд тэр нэг самсргүй байдлаар жагсаалын талбай дээр хоёулаа тааралдаад тэрвэрлдээд хоёулаа тэгээ миний найз нисхийн сургуульд явах гэж юм уу, би энэ нисхийн механик хийж байгаа штэ гэд хоёулаа цэрэг аюу их одоо сэтгэл сайхан хоёулаа уулзсан. Би 1983 онд сургуульд явсан. Надад очиход Баясаа төгсөх курс байсан. Тэгээ хоёулаа яг байлдааны нислэг тэрэгний нисгчээр хоёулаа сурахаар болсон да, бас тухайн үед хоёулаа их бахархаж миний өгшөн найз нь ингээд нисхийн сургууль одоо нисгчээр төгсөө явлаа. Миний өгшөн нисхийн сургуулаа сайн төгсөөд ирээрээ би найздаа хэлжээ. Тухайн үеийнхэн дотроо биднээсээ үеийнхэн дотроо манай Баясаа ер нь айгүй тийм өндөр хэмжээний нисгч бол төгсөж ирсэн. Би одоо бол тэр их бахархаж явдаг. Зэрэгч. Ноо. Өнөөдрийн нислэгийг нэгдүгээр ээлжээр явуулна. За өнөөдрийн нислэгт Ми 81 нислэг дээр 1, Ми 24 2, Ми 171 2, 51 нислэгтэйгээр орсноо. За нислэгт үүрэг даалгавар тодорхой явагдсан. Нислэг багийн бие бүрэлдэхүүн тусгаалan чиг үүрэг авсан үүргийнхаа дагуу нислэгийн төлөвлөлтийн дагуу зохион байгуулагдана. Нөхөрлөл гэдэг өнгөний сайхан, мөнгөний эхийг дагаж ирдэггүй хамгаас үнэтэй хамгийн эрхэм харилцаа. Амьдралыг цав цагаан цаас гэж үзвэл хүсэл мөрөөдөл зорьсон зорилгоо хамтдаа зурж өөдрөг амьдрах өнгө будгийг хослуулан гайхалтай бүтээл төрөвжээ гинээр. Хоёрдоо утгаараас гараанд явдаг. Одоо ялангуяа эрчүүдийн нөхрөл гэдэг бол одоо өөрийн төрсэн ах トゥ нэс дутхааргүй тийм их зан чанар ядарсан үед нь одоо нөгөөдөө тусалж задарсан үед нь загинж явдаг энэ чанарууд нь одоо яг эр улсуудын сайхан нөхрөл одоо яг энэ дээр тогтдог гэж боддог. Манай амьдагийн одоо хамгийн авах зан чанар гэдэг юм бол бондог тийм дайчин хөдөлмөрч тэгээд маш шудраг. Яагаад ч юм битээр адилхан нэгтэй болоод юм уу тэрнээсээ болоод хүмүүс битээрд их тийм нөгөө найз нар хоёр Баясаа гэж ярьдаг, багаас маань ихлэ ярьдаг болсон. Манай ах トゥ нар хүртэр зарим одоо манай бэр хүргэн энэ Баясааг манай ямар хамаатай юм бэ гэж ярьдаг. Нөгөө бүх яриа ярьж байгаа хооронд л манай би өөрийнхөө нөгөө Баясаа найзыгаа дуртахлыг ч юм уу Баясаа ингэсэн тэгсэн гэж ярьдаг.
манай эхнэр ч юм уу нэг баясаа гэдэг ярьдаг. Тэгээ манай одоо зарим одоо найз нөхдөд төвтөр баясаа ямар танаа хамаатай юм бэ гэж ярьдаг. Тэр бас жоохон спорт нэлээд оролдоно. Янзэл спортоор. Тэр тусмаа тэр хөл бөмбөгийн спортоор олон жил нэг баг тоглосон. Олон жил нэг баг нэг экипаж бол нэг баг болж ниссэн. Тэгээ тэр цагаас ахуулаад өнөөдрийг бол тэр одоо цуг явж байна. Одоо хүмүүс бүтээрийг хоёр баясаа гэхээсээ илүү манай хоёр хар шар гэж ярьдаг. Зарим манай дарга нар бол надаа харанч байна, шаранч байна гэж бага одоо залуухан байхад яриг тоглодог байсан. Наад зах нь анх машин авахдаа өөртөө хоёулаа нэг маань бор машин, нэг маань цагаан машин аваад тэгээд хоёулаа хоёрынхаа машин дээр яг адилхан машин аваад хоёрынхаа машиныг янзлаад тэгээд явдаг байсан. Одоо өөртөө битэрийн машин маань манай нөгөө Айса маань харангийн машинтай, би цагаан өнгийн машинтай тэгээд манайхан тоглоом хийгээд хоёр бүр ядаж машинаараа өөртөө ядах юм аа тоглож энэ манай найз нөхдөд бүгд суралцсан байсан. Тэгхэн нэртэй байсан учраас битэрийг ялахын тулд тэр дөрвөө би шар манай хүмүүс жоохон бор царайтай хүмүүс хар гэдэг юм л да манай найз уг өнгөлөг бор юм байна. Бага наснаасаа аавыгаа дагаж ажил дээр нь очиж нисдэг тэрэг тэр нисхийн салбарт дурлсан. Тэр дурлсан гол шалтгаан маань миний аавын найз болох Лувсангийн баясгалан буюу одоо төчөндөө хар шараараа алдартай миний аавын найзууд би бага наснаасаа ерөнхийдөө аавынхаа найзуудыг харж бахархаж үүнийхээ улмаас тэр мэрэгжил буюу одоо нисгч идэг мэрэгжлийн сайханд нь бага наснаасаа дурлсан учраас 2011 онд Орос улбаны улсын Краснодарын нисхийн дэд сургуулийг сөнөөч онгоцны мэрэгчлэр төгсөж байлаа. Тэгээд ерөнхийдөө бага насны дурсамж гэх юм бол хүмүүс ер нь их л асуудаг байсан. Альных нь хөөхтөө гэж айгүйх намайг цаашлуулдаг байлаа. Тэгээд би аавыгаа хар гэхээсээ илүү нөгөө шарын нөгөөтг нь гэж хэлж хүмүүсийг жоохон хөгжөөдөг байсан. Тэгээд нааг ер нь сургууль төгсөөд ирэхэд миний ааваас өөрсдөө илүү миний аавын найзууд буюу одоо энэ баясаа ах маань хүртэл яг өөрийн хүү төгсөж ирсэн юм шиг намайг хүлээж авч угтж байлаа. Хүн нэрээ тоосудаа гэдэг бол магадгүй би хэрэг энгийн хүн байсан бол баясгалан гэдэг хүн гэж ярина. А хэрэг би цэрэг хувцастайгаа явж байгаад нэг гаж буруу алдаа үйлдэл хийх юм бол энэ бүх юм чинь өөнд цэргийнхэн айрмынхан зэвсгчнийхэн гэж яригддаг учраас би энэ нэрийг маш их хайрлж хамгаалж энэ нэрийг би хэрэг дуурсгадаг хэрэг энийг гаргадаг бол би дандаа сайнаар гаргах хэрэгтэй. За бидний хувьд бол зүгээр нэг нисгч биш. Бид цэргийн нисгч. Цэргийн гэдэг тодорхойлтой. Тийм учраас бид цэргийн улсууд зэвсгчэндээ тангаргаа өргөсөн. Өнөөдөр иргэний нисгэд нисж байгаа нисгч нарын ахуй хангалт авдаг цалин мөнгө энийг одоо бидэртэй харьцуулах юм бол бид нар бол бидний хаанч зөвлөхгүй шүү дээ. Гэхдээ бид бүгдийг өнөөдөр энчээ ингэж барьж исэн гол зүйл нь гэдэг юм бол бид цэргийн хүн гэдэг утгаараа өргөсөн дангарагтаа үнэж байх гэдэг утгаараа биднийг хүмүүжүүлсэн дармарын хүмүүжил нь одоо ингэж биднийг хүмүүжүүлсэн тэр л гол шалтгаан юм болоо гэж боддог. Цэргийн нисгч болсноос хойш бол ер нь байнгын биднес цэргийн бэлэн байдалд байж ирсэн. Биднес шөнө өдөр ямар ч үед ямар ч амралтын цаг бай биднесийг маш хурдан хугацаанд яаралтай одоо онцгой тусгай үргийн нислэг гараад дуудахад биднес бэлэн байж авах ёстой байдаг учраас биднес амралтын цагийг маш зөв зохицуулж явах ёстой. Тэр бүхнийг л зохицуулж ээж би олон эрүүл байж цаашдаа олон жил нислэг үлдэж тэгээд ер нь унтад сайхан амарсан юм уу зөв амралттай байдаг хүмүүс бол өр бүтээл нь сайн байдаг. Тэгээ гол үндсэн миний одоо баримталж байдаг юм бол ер нь одоо цэргийн нисгч хүн бол байнгын бэлэн байдалд байж байхыг л ер нь одоо амралт чөлөө цагаа маш зөв боловсон өнгөрөөж явах ёстой л гэж байна. Би өөрөө бол тэгж бодоод идгээ. Ер нь нэг энэ нислэг тэргийг жолоод гэдэг бол олон давхар шайрыг давхрал тавьчаа дээр нь зогсож байгаатай адилхан л гэж би ер нь тийм нарийн мэдрэмжээр тогтуужилтаар энэ нислэг тэргийг удирдах явдаг л гэж боддоо шүү дээ. Цэргийн нисгчийн үүрэг иргэний нисгчийнхээс асар их ялгаатай. Иргэний нисгчид тогтсон хуваарийн дагуу бэлтгэсэн талбай, эрд ромоос, нислэг буулт
уйлддэг. Харин цэргийн нисгч бол өдөр шөнө цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалan үүрэг тушаалын дагуу нислэг уйлддэг. Гамшиг осол байгалийн давтшгүй хүчин зүйлээс улбаатай эрсдэлтэй нөхцлүүдэд эрен хайх, авран туслах үйл ажиллагаа явуулах зорилгоор тухайн газар оронд зайлшгүй буулт хийх шаардлага тулгамддаг байна. Тийм ч учраас асар их ур чадвар, зориг төвчээр, авхаалж самба, нарийн мэдрэмж, хариуцлага шаардсан ажил мэргэжил юм. Хамгийн сүүлд заамрын алтны уурхад маш олон улсууд дурангад дарагдаад, маш олон техник дурангад дарагдсан байхад аврах ажиллагаа явагдаад шөнө нь одоо үндэсний аврах баригад далайхын уул уурхай аврахын сэтгүүчнээс гэдэг ягаад бид нар харанхуй шунаар гараад тэнцээ буух талбай байхгүй. Тэнд байсан улсуудтай холбогдоод нөгөө өндөр хүчтэй шонгийн модноос жоохон зайдуухан шиг тэгшин шиг газар одоо талбай бэлдээд машинуудаар ингээд тойруулж гэрэл тусгаж агаад гээд өгөөтгөөч гэж агаад тийм талбай засуулаад алтны уурхай зассан отволын голд нь машин тойруулж талбай засуулж агаад тэгээд тэр дотор нь орж сууж уурхайчд нэр аврагч нар маань цаг хугацаа алдалгүй аврах ажиллагаа явуулжсэн. Энэ бол одоо нэлээд хүнд хэцүү нислэгийн тоонд орж ирсэн. Эх орны өнцөг булдан бүрээс өдөр шөнийн ямар ч цаг үед одоо гамшигын явдлын дуудлага ирдэг. Онцгой хөдлийн байгууллага одоо энэ бүхэнд маш богино хугацаанд шуурхаа одоо хүрэлцэн очиж аврах хор шиг ажиллах одоо ийм үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр энд одоо манай энэ зэвсэгтгчний цэргийн нисэх, цэргийн нисгчд бол одоо бас цаг ямагт одоо онцгой хөдлийн байгууллагатай хамтран чухал үүрэг одоо гүйцэтгэхээр их сайн. Манай цэргийн нисгчдийн онцлог бол энэ байгаль цаг агаарын ямар ч нөхцөл өдөр шөнийн аль цаг үед одоо гамшигын дууланд одоо бэлэн байдаг, техникээ бэлэн байдаг, өөрсдөө одоо бэлэн байдаг. Ямар ч одоо цаг үед бол онцгой хөдлийн байгууллагатай одоо хамтран ажиллах чадвартай бэлтгэгдсэн одоо ийм хүмүүс байдаг. Энэ цэргийн нисгийн онцлог гэдэг юм бол 50 цагт, байлдааны цагт үүрэг гүйцэтгэх онцлогоос хамаарч ардронтой ардронгуу газар шөнө өдөр талбай сонгож суух, дадлаг туршлага одоо энэ бүх байдлаар бэлтгэгдсэн байдаг. За хамгийн миний санаанд одоо бас гардгүй нислэгүүд байна. Тэр отхон тэнгэрийн хүмүүсийн онцлолд очиод өндөр уулан дээр хүмүүсийг одоо аврах багийг тэнд хүргэж өгөөд буцаад тэр хэцүү газараа нисэх одоо талбай маш багтаамж буутай тийм газар одоо бууд сууж байсан. Тэр алдаа жоохон секундын алдаа гарахад тэнд өшөө хүчнээ хүний амнаас өргөдөж болохоор тийм нэг биш олон давтамжтай нислэгүүд үлдчихсэн. Голцоо хүний амьтаа холбоотой юм бол цаг хугацаатай холбоотой байдаг. Энэ цаг хугацааг амжиж гаргаж байгаад нь ялангуяа манай цэргийн нисгч бол маш их оройл гүйцэтгсэн гэж боддог. Манай энэ нислэг тэрэг маань байгаагүй байсан бол онцгой байдал юм уу цагдаа аль аль нь төргөн тусламж хүрэх болцоогүй байж байгаа. Энэ цаг хугацаа алдах юмыг энэ нислэг тэрэгний энэ хүчнэл биднээс энэ гал төмрийн ославар юм дээр биднээс армийн одоо хүчний агаарын цэргийн одоо оролцоо маш өндөр байдаг гэж ойлгодог шүү дээ. 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бид одоо онцгой хөдлийн байгууллага орон нутгийн онцгой хөдлийн байгууллагууд Алдаа тавдан богд дуулан тасалдсан иргэдийг одоо эрен хайх аврах ажиллагаанд бол ажиллаж байхад одоо 4000 орчим метрийн өндөрт ер нь 3900-аас 4000 метрийн өндөрт за тэр мөсөн гол дээр одоо буулт хийж аврагчдыг буулгаж ирсэн. За энэ үед бол одоо доороо битүү цастай мөсөн голын мөс одоо хөндөрсөн нисдэг тэрэг одоо бүрэн суулт хийж хүмүүсээ одоо буулгахын боломжгүй үед одоо агаарт дүүжин нислэг хийж одоо хүмүүсээ буулгаж ирсэн. За энэ бол одоо бас энэ нисгчийн ялангуяа одоо энэ өндөр уулын бүсэд одоо үзэгдэх орчин хязгаарлагдмал одоо урчлан бэлтгэсэн одоо талбай байхгүй ийм үед одоо шууд одоо ил харааны нислэгээр өөрөө одоо өөрсдөө газар орныхоо байдлыг үнэлээд ингээд буулт хийнэ гэдэг бол бас тийм эрг зориг, дуршлаг ийм шаардсан үйл ажиллагаа. Тэдний ажил мэргэжлийн үндсэн шиг үүргийн нэг нь байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль,
шүхэр десантын болон тусгай үүргийн дадлаг сургуулиудад нисэх хүчний дэмжлэг үзүүлэх явдал юм а. Инженер ойлгуулъя гэж бодоход ч одоо бид хоёр чинь зөвхөн тээврийн онгоцон дээр ниссэнгүй. Дээрээс нь бид нар байлдааны нислэг дээр Ми-24 нислэгтэн дээр олон жил нислээ. Тэн дээр яж ах чинь дотоодод өөрийн зүтгчэндээ явуулдагч бай, гадны орнуудтай хамтарсан хээрийн сургуулиудч бай. Энэ дээр одоо олон удаагийн одоо олон улсын хээрийн сургуульд оролцож одоо Монгол улсын зүтгчний одоо нүүр царай болж явж чадсанаараа одоо маш их бахархаж явдаг. Нисчүүн гэдэг бол танхим сурж байхдаа онц гэдэг дүнг авдаг байх хэрэгтэй. Онц. Дүүр муу дүн авлаа гэхэд сайн. Яагаад гэвэл та газар дээр хэдий сайн мэдчихэж агаарт хэдий сайн үүрэг гүйцэтгэх. Газар дээр таарах мэдэх юм бол агаарт үүрэг гүйцэтгэх боломж чинь багасч байна. Та газар дээр онц мэдчихсэн бол онгоцны кабинд орлоо. Тэр олон хянах самбар, тэр олон канал төглөөр хараад таны мэдхийн түвшин нэг шат буурна. Онгоцны мотор аслаа дахиад нэг түвшин буурна. 3 дугуй газраас хүн дээр явна дахиад нэг шат буурна. Хэрэг та онц мэдчихсэн бол тэнд танд нэг 3 юм уу 2-ын дайны юм мэднэ. Хэрэг та дунд сурж байсан бол тэнд онгоцны кабинд ороод онгоц цаад газраас хүндэрэхэд танд юу ч мэддэг. Тийм болохоор зэрэг агаарт гарч үүрэг гүйцэтгэхийн тулд газар дээр тэгжил одоо сурч хүмүүжиж өөрийгөө боловсруулж одоо чадсан байх шаардлагатай байдаг. Зэрэгт. Оо. Зэрэгт тулаа. Хүнди турандаад нислэгэн бүртөө бэлэн ч гэсэн асуусан ч дээр шүү дээ. Эрхэм нөхдий амрыг ирээ. Эрхэм нөхдий амрыг. Бол. 2021 оны 4-р сарын 10-нд нислэгэнд явах нислэгийн өдөрдөмж ирсэн байгаа. Нислэгийн өдөрдөмжийн дагуу нислэг тэрэг нислэг бүрэлдэхүүн нислэгийн урьдчилсан бэлтгэлийг хангаад 15 цагт над бэлтгэсэн байна. Мэдээж зөвчөрчин байна. Өчигдөр 2 командтайсан бол өнөөдөр 5 командтай боллоо. Тэр 5 командлын яалтчгүй байх ёстой нэг командл нь агарын цэргийн команд гэж ойлгож байгаа. Агарын цэргийн командлын маань хэдийгээр өнөөдөр үүрэг даалгавар биелүүлж байгаа яг өнөөдрийн төвшин ямар байна? Яг энэ төвшөнд байгаа бол би агарын цэргийн ирээдүйг бол өшөө өөдрөгөөр өшөө ирээдүйтэй өнгөтэй бүтээлтэй байх гэж би бол ойлгож байгаа. Яагаад гэвэл зэвсэг техник маань шинжлэгдэж байна. Түүнийгээ дагаад боловсон хүчин маш олноор одоо гадаадд бэлтгэж ирж байна. Тэгээ ирээдүйн залуучуудын одоо ирээдүйг их гоёор төсөөлдөг. Хамгийн сүүлийн үеийн сайхан нислэг тэрэг онгоцууд ирж байна. Энэ дээр одоо олон жил нисэнэ. Би одоо өөрөө өшөө нэг хэдэн нас нөгөө баг байсан бол өчнөө сайхан энэ шинэ төрлийн онгоцон дээр нисч энэ залуучуудаа хамт ажиллах маш их хүсэл байдаг. Тэгээ хүний нас гэдэг нас тэгээд халаагаа өгт тодорхой хэмжээний дараа биднес халаагаа өгт таар тэгтээ харамсахааргүй энэ залуучуудаа сайхан одоо нислэгэнд ур чадварын өндөр хэмжээнд болгоод гаргах төлөвний туйлын зорилго байна да. Монгол улсын зэвсэг түвшний агарын цэргийн түүхэн замналын эгээхэн хэсгийг хамт бүтээлцэж зэвсэг түвшний хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулж яваа. Нэр нэгтэй нэгдмэл зорилготой чадварлаг нисэгч инх цагийн бааtruудаа ажлын амжилт амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүгддээ баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.